За юу цаана. Бид нөгөө Maxis Razer MT дугуугаа авчаад дугуй авах үедээ шавартай үг нь бол тест хийх гэсэн чинь чадаагүй. Тэгээд өнөөдөр тест хийх гээд энэ сүгнэгэр дээр хүрээд ирчихсэн байна. Ерөөдөө дөнгөж зам эхэлж чинь тэгээд яг ийшээ гараад нэг ихний 2-3 шавар дөнгөж гараал ерөөдөө анзаарч эхэлж чинь. За тэгээд ер нь бол яг аялах дуртай хүмүүсийн дунд бол те шавар, цас, илс юуд чи иймэрхүү бартаа сад маань одоо суух эрсдлүүдийг бол маш дагуулж идэг. За тэгээд өнөөдрийнхөө дугаар дээр бол бид нар өөрсдийнхөө дугуйг тест хийхээс гадна ерөөдөө шаварт ганцаархнаа эсвэл хин нэгнтэй явж байгаад гарахын тулд ямар хялбар аргаар гарч болох вэ гэдэг зүйлүүдийг өнөөдрийнхөө дугаарт онцолж ярих гад бэлдсэн байгаа. Эхний ээлжинд бол яг self recovery гэдэг яг өөрийгөө шавраас гаргахын тулд юу хийх шаардлагатай байдаг талаар ярина. Тэгээ бидний хувьд бол мэдээж хамгийн том апгрейд бол шаврын дугуй. Тэгэхээр шаврын дугуйг бас хүн болгон тавьж чадахгүй үед тохиолддог те. Тэгээ магадгүй оолтрын дугуйтай ч юм уу байвал яах вүлээ. Тэгээ бид нар өнгөрсөн жилийнхаа аяллуудын манай хэрэг үзчихсэн хүмүүс байгаа бол мэдж байгаа ямар хөө нөхцөл байдал ямар арга хэмжээ авч ирсэн бэлээ. Тэрийг жоохон дэлгэрүүлээд зааварчилгаатай ярих гад бэлтчихсэн байгаа. Тэгээд манай backup манаас араас ирж байгаа. Тэгээд бид дээшээ жоохон явж үзээд замаа тестж үзэж байгаад хаана хийх боломжтой байнаас тэр талаар үзье те. За тэгээд өнөөдрийн дугаартай хамт байгаарай. За ямар ч энд хурцрээд өнөөдрийн дугаар дээр бас ярих шаардлагатай байгаа. Хэдэн багаж хэрэгслүүдийн талаар ярилцсан. Тэгээд ер нь бол автомашинтай аялагч нарт зайлшгүй байх шаардлагатай хэд хэдэн багажууд байдаг. За та ганцаархнаа явж гин үү, хамт олноороо явж гин үү хамаагүй зайлшгүй байх шаардлагатай хэдэн багажуудын талаар ярилцсан. Тэгээд энэний талаар өмнө хэдийгээр мэдээлэл өгчээсэн. Гэхдээ өнөөдрийн дугаар дээр бол яг ашиглагдах эсвэл нөгөө хэрхэн ашиглах вэ гэдэг талаар ярих гэж байгаа болох тэр эдгээр багажуудаа явуулсан эхлээд танилцуулъя. За би зөвхөн багажуудаа гаргаад ирье. Ингээд ерөөдөө яг ганцаараа аялж яваа. Өөрөөгөө гаргах гэж байгаа үед бол зайлшгүй шаардлагатай хэдэн багажуудыг энэ тавьчихлаа. Яг миний өөрөө ашигладаг багажууд тий. За тэгээд мэдээж энд байгаа юмнууд маань машин дээр маань бас байгаа винчтэй бас хосолж ажиллах хэрэгтэй. Ганцаархнаа аялж байгаа дээр нэлээд хүнд юм бартаа замаар аялж байгаа болвол винчтэй байхыг ер нь хүмүүс зөвлөдөг тий. Винчтэй байж хүн өөрөөгөө ямар нэгэн бартаа саалнаас гаргаж авах зөндөө олон боломжууд нэмэгддэг. Мөн винчний ажиллагаа нь өөрөө машинаа татхаас илүү аюулгүй гэж ерөнхийдөө үздэг. За гэхдээ тэрнээс илүү аюулгүй нөхцлүүд юу байдаг вэ гэхээр машин өөрийгөө гаргахын тулд ашиглах хоёр багаж миний хувьд бол илүү аюулгүй таныг бартаа сааднаас гаргана гэж бодсон. Нэгдүгürt бол хүрц бол зайлшгүй байх шаардлагатай. Та ямар машинтай байхаас үл хамааран зайлшгүй хүрцтэй явж байгаараа гэдгийг бол зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр за илс, цас гэдэг ч юм уу те. За мэдээж баг зэрэг шаврууд болвол баг зэрэг ухаад л гаргахад боломжтой байдаг. За тэгэхээр яг тэрэнд нөлөөлөх гол зүйлүүд бол та хүрцтэй байх юм бол зөндөө олон юмас гарах боломжтой. За тэгээ хүрцний том жижиг ямар байхыг нь бол хүн өөртөө тааруулаад сонгох бах. За миний хувьд бол илүү бие амар байх үүднээс яг өөрийнхөө хүндөртөө тааруулаад дээрэс нь илүү эргономик байдлыг харж агаад хүрцээ сонгочихсон. Тэгээд ямар байх нь үл хамааран хүрц бол яг та бүхнийг яг тэр бартаас гаргахад нөлөөлөх хамгийн ихний арга хэмжээ бол хүрц байсан. За тэгээд хүрцний дараа ялангуяа хэрвээ та оффроуд машинаар аялдаг те. Тэгээ илүү их юм шавар устай газар угаасаа зорж аялж байгаа бол шаврын давтсан гэж хүмүүс их ярьдаг. За Max Trax гэж нэрлэдэг. Max Trax нөрөөг нь брендийн нэр. За гин recovery board-ууд те. Энэ давтсан болвол байх шаардлагатай. Ерөөдөө бол би энийг бол ямар ч хүнд зөвлөнө. За яг нэг хэсэг хүмүүсийн хувьд бол давтсан гаргаж өөрөөгөө гаргахаас илүү бараг л хүн дуудаад гаргуулчих гэдэг хандлагууд байдгийн байлээ. Давтсангаа бараг нөгөө чимэглэл шиг машинд зүгээр зүүж явдаг ашигладаг хүмүүс ч гэсэн байдаг гэж ярьдаг.
тэгэж хэрэглэгддэггүй гэж хүмүүсээс шүүмжлээд байдаг. Миний хувьд бол давцангийн хэрэглээ бол маш өндөр санагдсан. Тэгээд давцанг зөвхөн юмнаас гарахаас гадна альва нэг эрсдэл бартаас хааданд орохоосоо өмнө тэнцэнэ тавьж агаад орчих юм бол бас тэрэндээ суухгүй гараад явах тэр боломжуудыг бас нэмэгдүүлдэг. За тэгээ яг Max Trax брендийн яг энэ MK2 гэдэг энэ шинэ давцангийн хувьд бол одоо энд хоёроор байна. За юуц нэг нь. За энэ давцангийн хувьд бол угаасаа энэ хэсэгт ингээ shovel гэж бичсэн. Юу байдлаар хурц байдлаар ашиглаж болдог. Гэхдээ шавранд бол хэцүү л те. Элс болон цасанд бол энийг хурц байдлаар бас давхар ашиглах боломжтой байдаг. За тэгээд энэ давцантай байхад бол дугуун доогоороо ивээд өөрөө гаргахад бол хамгийн хялбар аргаар мөн аюулгүй аргаар гарах тэр боломжийг бий болгоно. За мэдээж хэрэг хүн болгонд SUV англи машин байхгүй, хүн болгон бас винч роботиктэй тийм машин ундаггүй тий. Тэгэхээр ялангуяа тийм үед болвол за хурц болон энэ шаврын давцан байхад бол ер нь хэр баргийн бартаас хаднаас бол өөрийгөө гаргаж чаддаг. За тэгвэл энэ нь зөвхөн өөрийгөө гаргадаг бусад тохиолдолд хэрэглэгдэхгүй гэсэн үг биш. Та винч ашиглаж явахдаа эсвэл хин нэгнээр татуулахдаа ч гэсэн тэр суусан шаврыг ч юм уу элсийг заавал ухаж жоохон зөөлж нөгөө бартаага саадыгаа бас илүү жоохон хөнгөвчүүлж өгч явах хэрэгтэй. Тэгхийн бол тэр татж байгаа винчэндээ ч гэсэн нөгөө татж байгаа татуулж байгаа машиндаа ч гэсэн ачаалтыг нь бууруулж өгч өгдөг. Тэгэхээр энэ хурц болон за тэгээд тэр нөгөө бууруулсан жоохон ухаж бууруулчаа тэнд нь давцангаа тавьчих юм бол өшөө машин чинь гарахад илүү хялбар болгож өгдөг. Энэ мэдээж жоохон хүнээс ажиллагаа шаардна. Гэхдээ тэр ажиллагаагаа гүйцэтгэснээр танд илүү их аюулгүй гарах боломжуудыг бий болгож өгдөг гэсэн. Тэгэхээр олон улаа явж исэн ч бай ямар нэгэн байдлаар энэ бол маш их хэрэглээтэй байдаг учраас энийг бол хүн болгон зөвлөд байгаа. За тэгээ хурц болон шаврын давцан гэж ярьсан. За тэгээд энэс чаашлаад та ганцаархнаа аялж байгаа. Тэгээд таны машин чинь винч буюу те роботиктой болбол нэмэлт энд байгаа хідэн багчууд бол хэрэг болдог. Эдрийг нь юу ч гэсэн харуулад яриад явъя те. Энэ талаар өмнө би ямарсан дугаар бэлтгээд ярьсан. Гэхдээ тэр үед бол бүх юм сайхан шинээрээ тий бүгдийг нь анх задлаад тав хүн танилцуулжсэн бол өнөөдрийн дугаар дээр одоо бид яг энэ шавран дээр нэдрийг нь яг яаж ашиглах вэ гэдгийг нь харуулах гээд байгаа. Тэгээд тэрнээс өмнө бас нэг жоохон танилцуулъя явчих тий. За тэгээд винч ашиглаж байгаа хүн өөрөө гаргаж байгаа бол модноос юм уу ямар нэгэн цэг дээрээс өөргөө татах шаардлага гардаг. Тэгэхээр тэр цэг дээр татгаж байгаа цэгээ мод ялангуяа байгаа тохиол ийм зүйлийг ашигладаг. Энэ юу вэ гэхээр за англиар Америкчууд гэдэг ч юм уу юу гэж нэрлэдэг вэ гэхээр tree trunk protector гэж нэрлэдэг. Ерөнхийдөө бол модны холц хамгаалагч гэж нэрлэдэг. Ерөнхийдөө мод хамгаалдаг ийм татлага гэх юм төрлийн байгаа. Энэ бол ямар нэгэн суналтгүй татлага. Энэнгээр модоо ороож иж энийхэн үзүүр дээр энэ хоёр үзүүрээр нь винчээ холбочиж машинаа татдаг гэсэн үг. Тэгэхээр ингэхгүйгээр нөгөө винчээ шууд модондоо ороогоо татах юм бол тэр нь өөрөө тэр модоо гэмтэх аюултай байдаг учраас мөн гэмтсэн мод зөндөө байдаг тийм. Тэгэхээр тэр аюулаас сэргийлэхийн тулд энийг заашгүй ашигладаг. За тэгээд мэдээж өөрийгөө татж байгаа винч ашиглаж байгаа бол энэ винчний хөндрүүлэгч гэж байгаа. Энийг яагаад ашиглах хэрэгтэй байт юм бэ гэхээр винч маань роботик маань тийм ямар ч остой байсан тасрах эрсдэл аюул байдаг. За айл нэг цэг дээр тасраа тэр харвсан тохиолдолд тэр харвсан юм маань одоо юу гэж баг бонус хом шиг айл нэг машин руугаа ч юм уу хүн рүү бас гэмтэх аюултай байдаг учраас энэ хамгаалтын энэ хөндрүүлэгч яг тэр винчнийхэн утсан дээр тавьж өгдөг гэсэн үг. Ингэж тавьж өгснөөр нөгөө тасарлаа гэсэн тохиолдолд тэр утсаа газарт шууд унгах зорилттой байдаг гэсэн үг. Энэ өөрийн гэсэн жинтэй. За тэгээд дээрэс нь мөн энэ ч өөрөө хармаатай байдаг учраас ингээд энэ хармаанд нь нэмэлт юмнууд хийгээд хөндрүүлээд ийс шороо тий хийгээд хөндрүүлээд бас ашиглах боломжтой байдаг. Энийг бол зайлшгүй ашиглаарай гэж бол зөвлөдөг. Винч ч өөрөө аюулгүй ажиллахын дээр бас угнууд гайгуудад тооцогддог ч гэсэн ямар нэгэн байдлаар энийг татж байгаа хүч үйлчилж байгаа учраас тэр хүчнээс үүссэн энерги нь өөрөө тэр аюулыг бий болгох боломжтой учраас энийг аюулгүй ажиллахын хувьд бол зайлшгүй ашиглах шаардлагатай байдаг. За тэгээд үүн дээр нэмээд винчийг ашиглах хэд хэдэн нөхцлүүд байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр зөвхөн яг нэг мод руу татаад модныхон цэг дээрээс өөргөн татах. Эсвэл тэндээ очиж ийм ролик гэдэг. Одоо энэ энийг бол одоо snatch block гэж бас нэрлэдэг. Монголчууд ролик гэж нэрлэдэг. Энэнгээр винчнийхээ осыг оруулаад буцааж татаад өөр дээр нь авчираад машина өөрөө өөрийг нь өдрөөсөндөө тэр винчнийхээ хүчийг 2 дахин нэмэгдүүлж ашиглах боломж байдаг. Тэрийг бий болгохын тулд ийм snatch block-ыг ашигладаг. За тэгээ snatch block-ыг ашиглахын тулд энтэйгээ холбоод энэ дээрээс модноос зүүцсэн байгаа тийм
модтойгоо энэ snatch block-ко холбоод энэгээр винчний маань оос яваад машин дээр буцаж ирээд өөрөө татна гэсэн. За тэгэхээр эдрийг нь хооронд нь яаж холбох юм бэ гэхээр за энд ингээд энд бол яг нөгөө хойтлын борховнтой холбоотой байна. Энэ bow shackle гэж ярьдаг те. За энийг бол ашигладаг. За энэ төмөр shackle-ны оронд бас нэг давхар ашигладаг юм юу байдаг вэ гэхээр ийм soft shackle гэж нэрлэдэг уян shackle гэдэг те. Энэ бол Mark Strax-ийн core shackle байж байна. Тэгээд энэ уян shackle-ыг бас ашигладаг хэд хэдэн нөхцөлд байгаа. Тэрийг нь бас тусад нь ярилцсан. За яг энэ snatch block-ны хувьд бол уян shackle-тай ажиллахад тохиромжгүй байдаг. Ягаад гэвэл энэ нэлээд хурцын мэрмэгтэй учраас уян shackle тасдах аюултай учраас энэ дээр бол би заашгүй төмөр shackle-ыг ашиглаж байгаа. Тэгвэл нөгөө энэ биш яг уян shackle-тай хамт ашиглах боломжтой winch ring гэж бас тустай байдаг. Тэрийг нь бол би дараад нь бас харуулах боломжууд гарах байх гэж бодож байна. Одоо бол яг энэтэй ажиллаа явчих. За тэгээ яг энэтэй ажиллаж байгаа тохиолдолд бол төмөр shackle-тайгаа ажиллана гэсэн. За тэгээд энэ төмөр shackle тэгээд энэ winch block гэдэг юм байгаа. Тэгээ эдгээр ингээ хоорондоо ажиллаж байгаа энэ юм маань хэрвээ эрсдэл гараад харвсан тохиолдолд машин дээр маань буух юм бол эсвэл хажуугаар байгаа хүмүүс дээр буух юм бол аюулыг бий болгодог учраас иймэрхүү хамгаалтын хөдрүүлэгчүүдийг ашиглах шаардлагатай байдаг юм аа. За тэгээ эдрийг одоо мэдээж яг шавар дээр очиод яг амьдрал дээр яг яаж ашиглах уу, яах вэ гэдэг юмыг харуулад юун дээр анхаарах вэ гэдгийг нь өгшүүлээд харуулад явъя. За тэгээ яг энд бол нэмэлтээр бас ингээд хүн болгонд зайлшгүй байж хүн болгонд байхад хэрэгтэй зүйл юу вэ гэхээр татлага. За энэ татлагны хувьд бол маш их ашигласан учраас энэ ч муутцсан байна. Яг манай машин дотор дахиад нэг шин байгаа. Тэгээд яг энэ ч харуулах гад нэг гаргаад ирлээ. Хэд их муутцсан татлага бол бас ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Бас татлагны маань олсон гэмтсэн байна уугүй юу гэдгийг бас байнга шалгаж байгаарай. Энэний хувьд бол бас хэрэглээ нь одоо хараахан дуусааг байгаа. Ажлаа бол зөндөө сайн гүйцэтгсэн ийм татлага байна. Тэгээд татлагыг ямар үед ашигладаг вэ гэхэд мэдээж хоёр машин хооронд нь холбож ашиглаж байгаа. Та ганцаархан ашиглаж байгаа намайг би хинээч татуулахгүй гэж бодож болохгүй. Мэдээж хизээ нэг зай хүнээр татуулах шаардлага гарлаа гэхэд хүнээс татлага гуйх учраас өөрийнхөө татлагыг гаргахад бэлэн байх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ татлагны хэрэглээ маань бас хязгаарлагдмал байдаг. Тодорхой эдлэгээний дараа энэ маань ашиглалтгүй болдог учраас хүмүүс өөрсдийнхөө татлагыг гаргаж ирэх ашиглуулах дургүй байдаг юм аа. Тэгэхээр та яг өөрийнхөө татлагтай өөрийнхөө машин тохирох, өөрийнхөө машины жинс тохирох татлагыг бол зайлшгүй авч явж байгаарай. Эдгээр одоо би ингээ винчтэй татахад энийг ашиглахгүй ч гэсэн надад тийм тохиолдол гарч ирсэн тохиолдол гэдэг үгнээс энэ надад зайлшгүй бэлэн явж байгаа гэсэн үг. За тэгээд энэтэй маань хамааралтай машиныхон хойтлын цэг дээр бас ингээд энэ татлагын суурийг бэлтэж өгсөн байдаг. Энэ талаар ярихад бол дараад нь дахиад нэг том сэдв болно. Ягаад гэвэл хүмүүс чиргүүлж ирдэг юм өндгөн монголчууд борхоо гэж яриад тийм юм байгаад байдаг. Тэрэнгээрээ хүмүүс машин татах, тэрийг тасрах, шидэх маш их эрсдлүүд байдаг. Тэгээ тэрийг хүмүүс болохоор энэ ямар муу машин бэ, хариугүй машин бэ гэсэн гомдлууд маш их байдаг юм байлаа. Энэ талаар бол би дараад нь тусдаа дугаар бэлтгээд ямар ашигтай байдаг, ямар шаардлагатай байдаг талаар бол ярилцсан. Өнөөдрийн хувьд бол тэр бүх аюуллаас зайлсхийгээд зөвхөн өөрийгөө хамгийн аюулгүй байдлаар гаргаж авах тэр сэдвийн талаар ярилцъя. За ингээд замдаа дараагийн шавартаа газар болцсон. За одоо ингээд нэг яг дугууны асуудал гарч ирж байна. Манай үеийнх шаврын дугуйг олтрын дугуйтай би шаврын дугуйтай болохоор ингээд жоохон дэмжиж өгчвөл
гарах гэдэг байж байгаа. Байж. Зүгээр. За ингээд өксөр систем жоохон тавцсан тавиад. За одоо жоохон ийшээгээ дарна шүү. За яваа. Nice. Яа дайраад. Оо хүч алдуулсан за. Зүгээр. Жоохон ухарч байгаа дайруулж. Одоо ямар ч юм чи ингээд дахиад тавиад үзье. Ерөөдөө яг ингээд жоохон хөдлөл ямарчсан туршилт хийх боломжууд гараад ирлээ. Энэ жоохон тий сая жоохон хүч алдаад яачлаа. Буруу яачлаа. Удирдчихлаа. Буруу удирдлага явууллаа. Шууд дайруул гэдэг байсан. Тэгээд энэ дээр заавч би машинаа жоохон урьдчилчихад ирлээ. Нөгөө сандрах чаашаа нөгөө бишгэндээ явуулаад гясьюндээ явах гээд Max Trax-ийн нөгөө датлахын уяаг нь хийхээ мартчихчих. Уг нь тэр уяаг нь хийж бол эндээс гаргаж авч явах амар байд. Тэгэхээр ерхий санааг нь бол харсан баг те. Ингээд шаврын давцсан болвол ийм амар ямар ч илүү дутуу ажиллагаа шаардлагагүй ингээд шууд машинаараа гаргаад явах боломжтой байдаг. Ийм л хэрэгтэй ид байгаа юм да. Хүмүүс тэгээд шаврын давцангийн хэрэглээ хэрэггүй л гэдэг. Би бол маш их хэрэглээтэй гэж боддог шүү дээ. За. Тэгээд баг энэ үйлдэлээр намайг шаврын дугаа авахад хүрэх гээл байна. Эсвэл шаврын давцсан. Энэ бол ахын ойлгомжтой болсон. Дугаа авахгүй одоо энэ байж байхгүй. Ерөөд бол энэ яг өнгөрсөн жил бас бид нартай манай видеонд бас гарч ирсэн яг нөгөө асуудал байсан. Юу гэхээр энэ болохоор all-terrain дугуй тий бүх замын дугуй гэж ярьдаг. Бүх замын дугуйнууд ер нь нийтлэгээр угаасаа шаварт бол муу гэдэг. Тэр нь бол хүн болгон анхахгүй мэддэг. Мэдээж бүх замд зориулсан бүр төгс дугуй гэж байхгүй. Ихэнх тохиолдолд бол энэ дугуй бол маш сайн. Гэхдээ яг энэ шавар дээр ирэхээр ийм их асуудлууд үүсдэг. Энэ дээр үүссэн асуудал нь юу вэ гэхээр ингээд эндээс харж байгаа бол одоо яг шавараас гараад ирсэн юм ингээд хэн завсар нь энэ шаварт чигччээд тэгээд гүлийчөөд нөгөө ямар ч юм мацах юу н ухах боломжгүй болгочод байдаг. Одоо нэгсэнтэй энд ийм зузаан ингээд ийм шавар орцсон баг гэсэн энэ хэн завсар. Тэгээ энэ маань гүлийчөөрөө ингээд ямар ч хээгүү дугуй шиг эргэлддэг гэсэн. Нөгөө all-terrain дугуйны хэнүүд маань ийм нарийн ийм шивгүү зай гахтай байдаг учраас юм байгаа юм. За тэгээ одоо зөвмөр юун дээр шаврын дугуй тийм манай дугуйн дээр очиж үзье. За одоо энэ дээрээс ингээ харж ивэл зарим хэнээс нь бол бүр шавар нь өөрөө гарцсан. За яг зарим хэсэгтээ хээтэй байна. Тэрүүд яг видеон дээрээс харагдсан үгүй сайн мэдэхгүй байна. Яг энэ дугуйнууд бол яг шаврын дугуй ялангуяа яг мацалтын үед энэ хэнээс шавраас маш сайн цацаж өгдөг. Тэгээд тэгж цацаж өгж байгаа учраас энэ шавар нь одоо нэг эргэлтэн дээр шавраа цацаа дараагийн эргэлтэн дээр мацах чадвар улам ингээд цэвэрлээд дуугаа өөрөөгөө цэвэрлээд мацаад байдаг гэсэн. Тийм болох дээр энэ ингээд хээнүүд ингээд шавар багтаа гэж. Тэгээд хэрвээ хоёр машины хооронд нь хайрцуулаад харах юм бол нэгэнд нь ямар их шавар зогтсон байгааг нь харж болох те. Нөгөөт нь ямар их хөөрхөн цэвэрхэн байгааг нь хааж гişиг. Гэтэ ийм тэгээд ер нь бол санаа нь би яг өмнө яг энэ all-terrain дугуйтай өнгөрсөн жил явж байхдаа гарсан. Тэгээд энэ жилийн бид нар төлөвлөд байгаа санаанд юу вэ гэхээр яг ийм их шавар устай газар явхад яг шаврын дугуй илүү найдвартай юм шаварт сайн үйл ажиллагаатай. Яг хөө энэс мэдээж гарчаа сүр талууд нь бол хот дотор болон тий шулуун зам дээр, засмал зам дээр бол 5 дух алдах тийм нүд эрсдлүүд байгаа. Гэхдээ яг ийм нөхцөлд бол илүү юм эрсдэл багтаа гарах боломжтой байгаа. За тэгээ өргөжлүүлээд цаашаа замдаа гараа тий.
Өнөөдрийн туршилтаар яг шаврын гүйцэтгэлээр яг all terrain буюу те бүх замын дугуй нөгөө талаа бидний худалдаж авсан MT шаврын дугуй маань бас ямар гүйцэтгэлтэй байгааг нь бол харагдаж байгаа. Бидний хувьд бол бас шинэ дугуйгаа туршиж үзэх албаар ингээд шавртаа замаар бас энэ туршилтыг хийж өнөөдрийн дугаарыг бэлтэж байгаа. Гэхдээ үүнээс шалтгаалаад зөвхөн сонголтыг хийхэд хэцүү, таны аялалд ямар байх, таны хэрэглээ ямар байхаас шалтгаалаад та бүхэн сонголтоо хийх боломжтой. Бид нартай адилхан яг ийм илүү хүнд аяллууд хийдэг, илүү оффроуд аяллуудыг хийхээр төлөвлөж байгаа бол бидний хувьд MT дугуй нь яг энэ төрлийн хэрэгцээнд бол хамгийн сайн нийцж байгаа. Яг MT дугуй бол яг засмал зам дээр баг зэргийн 5 тухыг алддаг санагдсан. Гэхдээ түүнээс биш шорон зам дээр гараад ирэхдээ баг илүү 5 тухтай ч юм шиг мэдрэмжүүдийг өгч идэг ийм дугуй байгаа даа. Тэгээд чанарын нөгөө өөрийнх нь хамгаалт те бөөрийн хамгаалт гэх бүх төрлөөрөө бол энэ одоо яг идэлгээ даах чадрын хувьд бол энгийн засмалын дугуй болоод за цаашлаад MT дугуйнаасаа бүр илүү сайн байдаг нь бол батлагдчихсан ийм дугуй байдаг. За тэгээ хэрвээ та бүхэн бид нартай адилхан дугуйгаа шинжлэх, сайжруулах сонирхолтой шинэ дугуй худалдаж авахар сонирхож байгаа бол зөвхөн манай үзэгч нарт зориулсан шинэ урамшуул Maxis брэндээс санал болгож байгаа. Энэ юу вэ гэхээр та доор харагдаж байгаа Nomad Runner гэсэн кодыг ашиглаад Maxis брэндийн дугуй худалдаж авахдаа 10% хөнгөлт авах боломжтой. Зөвхөн манай үзэгч та бүхэн зориулсан энэхүү урамшуул байгаа шүү. Энэхүү урамшууллыг авахдаа 6 сарын 4-ний хүртэл Maxis-ийн төв салбар буюу Жуки музейгээс зүүн урагшаа Suzuki автосервистэй байрладаг салбараас худалдаа авах ийм урамшуул байгаа. Энэ урамшуул 2025 оны 6 сарын 4-ний хүртэл үргэлжлэж байгаа гэдгийг санаарай. За тэгээд үргэлжлээд видеонд оръё. Ямарсан тэгээд аялал явдал хаагаад зэрэгсэлтэй те дуу хагалцаа. Дуугаа нөхж чинь өөрөөсөө нөхж чинь энэ бас аялалд аваад явж явах шаардлагатай юмнуудын нэг дугуй нөхөөс үннийг хэлэхэд бол туршлага муутай. Гэхдээ ямар ч одоо орлоод үзнэ. Ямар ч эхлээд нөгөө орсон энэ төмөр орцсон байсан тэрийг мултлаад авцсан. Тэгээд энэ нэг юугаар нь цэвэрлээд дуугаа хийлж байгаад одоо хамгийн гол хэсэг нь энэ нөхөөсөө хийх асуудал байгаа. За тэгээд амжилттай болох нүгөө үзье те. Одоо энэ чинь гол нь яг татахтай нөгөө жигтгэн татаж тагсалж гарах хэрэгтэй байхгүй. Дууга барь. Огцон татна штэ. Дууга барья. За. Огцон. Мундаг. Яатсан. Дэнийг хаашлал авчихсан. Ингээ болчихсон. Юу болчих. За нөгөөтгөө бол ямарсан нөхөд ингээд нөхөөсөө тайраад сүвлжлээ. Тэгээд гол юм нь юу вэ гэхээр энэ сүвлэгчэндээ нөхөөсөө сүвлж байгаа ингээд нөхж байгаа. Дээш нь татахтаа янз бүр болгож болдгоо. Яг жигтгэн дээш нь сууг татаад тэгээ илүү гарсныг нь бол сая тайраад авчихсан. Ийм боллоо. Гэхдээ энэ нөхөөс маань бол мэдээж хэрэг бат найдвартай нөхөөс гэсэн үг бол биш. Энийг дараагийн дугуй засар хүртэл ямарчсан яваад үзэх хэрэгтэй гэж. Тэгээд дугуй мэдрэгчтэй машин дээр бол асуудалгүй дугуйныхаа даралтын хэмжээд явж байгаа учраас хянаад явах байх. Ямар ч ингээд газаахны явж байгаа бол зайлшгүй багшнуудын нэг энэ л энэ да. Ямар ч түрүүнийг баг зэрэг шавруудаар яваад янз бүрийн юм туршилтууд хийж үзээ яваад байгаа шүү дээ. Тэгээд энэ ямар ч шавар гараад ирлээ. Энэ яг одоо нөгөө энэ бид нар энэ мозод ашиглаад винч хийх туршилтаа хийж үзье. Яг гоо дайруулаад гарах юм бол энэ бол гараа явчих واخ. Гэхдээ ямар ч өнөөдрийн видеоны зорилго маань винч яаж ашиглах уу, хэрэг суусан бол яах уу гэдгээ үзэн тэгээд энд яаж орох нь мэдээж хэрэг одоо яг иймэрхүү нөхцөл байдал гарч ирж байгаа бол машинаасаа бууж ирээд ямар зам бэ, өөр хаагуур гарах тойрох боломжууд байна. Тэр бүгдээ бол судлах нь бол заашгүй байх шаардлагатай юм. Өнөөдрийн бидний видеоны зорилго бол юун дээр шавраас ингээд зүхтаах биш. Өнөөдөр яг албаар үзүүлэх зорилготой байгаа учраас энэ ч суухгүй болоод суулгаж байгаа датаад үзэн тий. Тэгээд үзье. Тэгээд ойр хавьд юу байгаа вэ? Хэрвээ яг ганцаахнаа явж байгаа бол ийм хүмүүнээс зайлс хийгээрээ өнөөдрийн одоо бидний хийж байгаа гэртээ битээ дуршиж үзээрэй гэдэг шиг тий. Битээ дуршиж үзээрэй. Зайлс хийгээд хэрвээ зайлшгүй орох шаардлагатай байгаа бол эндээс гарахтаа яах вэ? Би хаанаас дараад нь татаж болох уу? Юу ашиглаж болох уу? Би Max Trax-ыг тавих уу юу гэдэг юмудаа бол тэр судалгаагаа хийчээд орох хэрэгтэй. За одоо тэгээд төмөр энэ ч ороод юу болох нь үзье. Тэгээд винч ашиглахдаа юу хийх үү гэдэг юмудаа нүршөөд ярилцъя.
Одоо тэгээд видеоныхон хэлсэн зорилгын дагуу ямарчсан машина одоо хүчээ шавар суулгах чинь наашин жааш нь гаргаад харуулсан те. Яг хоо нөгөө үзүүлэх зорилготойгоор юм хүм хийгээд байгаа шүү дээ. Тэгээд одоо яг түрүүний харуулж ирсэн багжуудаа яг юуг нь хаанд яаж ашиглах вэ гэдэг юм одоо энэ чиг төлөвлөд явна. Энэ нөгөө манай юу байгаа шүү дээ. Модоо хамгаалах татлага маань. Тэгээд winch snatch block гэдэг хэсэг байна. Тэгээд төмөр, шакл. За эдрийг ашигласан. Тэгээд нөгөө машин дээрээс болох дээр өөрөх нь winch нь гаргаж ирж ашиглана гэж байна шүү дээ. Тэгээд эдрийг за тэгээд мэдээж зэрэг winch ашиглаж байгаа юм чинь winch-ийнхаа хүндрүүлэгчийг тарина гэсэн үг. Тэгээд эдрийг ашиглаад яг ямар хөө байдлаар авах вэ? Тэгээд тэр машин одоо суулгах хэрэгтэй тэгэхээр. За нэш өрөөд. За. За одоо хашаа. Одоо санитар дахиад жоо өгч. За одоо наана. За одоо хаац уушаа. Дөрвөө игээд. Гарчаад байдаг яа дээ гэж. За. Саний тэр нүхэндээ оруулж агаад. За одоо. За наана. Бүр амхан гараж. За. Одоо тэгээд наанаад болох. За. Хаалж байгаа юм чи? Наалж ирэхгүй. Наалж ерөөсөө ирэхгүй. За. Одоо тэгээд дөрөвт нэгээд үзтээ. H4 за үзье. За. Одоо яг болж байна. За окей. За басан. За. Машинаа суулгах гэж нилээ хойдон уршин ухуулж агаад суулгачлаа. Тэгээ одоо яг ингээд одоо хий иргээд байна те түрүү хаасан те хийгдсэн байгаа. Тэгээ эндээс одоо яг юу хийх вэ гэдэг үзье те. За басан. За ямар ч амжилттай суулгасан байх шүү. Мэдээж хэрэг аюулгүй ажиллагаан дээр бэйли бол зайлшгүй хэрэгтэй. Тэгээд иймэрхүү үед суусан тохиолдолд за бүр ганцаахнаа явж ивэл мэдээж хэрэг бүх юмаа ганцаахнаа хийн. Хэрвээ ингээ 2-3-уулаа явж байгаа тохиолдолд бол нэг нь яг ингээд recovery гэдэг яг нөгөө гаргаж байгаа юм ахлаад удирдаад нөгөөх нь ингээд юугаа дагаад явал зүгээр. Машинаа барьж байгаа хүн удирдах болно, эсвэл хажуунаас яг харж байгаа хүн удирдах болно. Тэрийг бол анхаас тохиолдож байгаа хэрэгтэй. Одоо би удирдлаа шүү. Үгүй чи удирдлагаараа удирдна. Татна. Гэхдээ тэрэн дээр нөгөө би зааварчлагыг нэг хэлж байгаа байхгүй. Окей, ойлголоо. За тэгээд ямар ч хүчээр суулгацсан байгаа. Тэнцээ юмаа бэлтцсэн. Одоо винч ямарчсан салгаад эхлэе те. За винч жоохон суулчих. За. Боцоо байж байгаа. Боцоо байж. За одоо тэгээд винч ингээд нөгөө мотороор нь хөвж болно. Эсвэл өөрийг нь хөвөх юуг нь идэвхжүүлчих болдог. Нэг суулчих болно те. Би нөгөө юуг нь болгоцсон. Одоо ингээд юуг нь хөвөлтийг нь сулцсан учраас нейтралтна гэдэг те. Тийм учраас ингээ өөрөө татаад хөвчөж байгаа гэсэн үг. За тэгээд модон дээр авчирлаа. Одоо ингэ за хэрвээ винч шууд нэг шугамаар татах гэж байгаа бол энийг холболоо. Хооронд нь холбоод тэгээд эндээс нь винч зүгээр углаад за ингээд бол шулуун шугамдаа ингээд татчих болно гэсэн үг. За тэгээд ингэж татахтаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр энэ гэгийг углахтаа энэ бол яг ялангуяа яг энэ доороо хүндрүүлэгчтэй дэгээ байдаг. Энэ бол хэрвээ дэгээ булдарсан тохиолдолд яг өөрөө доош унах зорилттой. Нэгсэндээ дээрээс нь углаж болохгүй гэсэн үг. Тэгэх юм бол шидэн тий. Тэгэхээр энийг доороос нь углах хэрэгтэй гэсэн үг ямар ч тохиолдолд. За ер нь бүх төрлийн дэгээнүүдийг ер нь бол доороос нь дээш нь татна гэсэн үг. За тэгээд одоо ямар ч ингэ холбоцсон. Нөгөө машинда. За винч аваажаараа. Би нөгөө винч
араг нь мулцсан болохтой буцаагаад залгачи. За залгацсан. Ингээд олсон маань яг хэвээ. За татлаа. За байлжаараа. За одоо ингээд татцсан үедээ дахиад жоохон таттай. За одоо ингэж чангарцсан. Энэ үед маань юмнууд маань холболтууд маань зүг байна уу зүгээр байна уу гэдгийг сайн шалгах хэрэгтэй. Тэгээд винчнийхаа хүндрүүлэгчийг миний хувьд бол ингээд хамгийн хүнд цэг дээр нь юу н тавьчвал зүгээр санагддаг. Энэ дээр хамгийн хайртай хэсэг байгаа тий. За тэгээ ингээд татнаа гэсэн үг. Ингээд татаад холбочихно гэсэн үг. За одоо энэ дээр нэг юм анхаармаар байгаа юм нь юу вэ гэхээр машин маань их ойрхон татчаа цэгээс их ойрхон байна тий. Тэгэхээр нөгөө татах хүч маань бенчний хүч маань нэг багасчдаг гэсэн үг. Тэгэхээр бенчний хүчийг нэмэхийн тулд нөгөө хоёрт гаргаа ашиглах гэдэг байгаа шүү дээ. За буцааж жоохон сулж байгаарай. Дахиад. За. За одоо болох дээр одоо юу хийх гэдэг нь ихтэй double pull гэдэг хоёр дахин өөр хоёр вижнэ хүчийг хоёр дахин нэмэгдүүлж татах гэдэг. За винчнийхээ олсыг сулж агаад татлаа. Тэгэхээр мэдээж яг энэ ажиллагааг ингээд харах юм бол нэлээ их ажиллагаатай. Тэгээд тэр нь ингээд хүмүүс тэр шагаад байдаг. Гэхдээ энэ маань хамгийн аюулгүй ажиллагаа гэсэн үг. Хамгийн аюул багтай. Аюулыг юу бий болгоод байна вэ гэхээр чинь энэ хүнд ачааллууд бий болгож байгаа гэсэн үг. Одоо би ингээд энэ роликийг ашиглаад винчний утсыг хоёр давхар явуулаад машин дээр нь одоо өөр дээр наваачиж татна гэсэн үг л дээ. Энэнгээр манай винчний утсыг явж байгаа шүү дээ. Энэ винч одоо нөгөө өөр дээр наваачиж дахиад татах гэдэг гэсэн үг. Ингэснээр яаж ийнө вэ гэхээр винчнэр ирж байгаа ачааллыг хоёрхан буулгачихж байгаа. Тэгээ ачаал буулаад эхлэхдээ энэ винчн таталтын үед үүсэх тэр нөгөө хүчнээс үүсэж байгаа тэр энерги нь багасж өгөөд тэгээд янз бүрийн эрсдлүүд гарахаас сэргийлж байгаа. Энээс илүү хүн шаварц цууцсан тий. Тэгээ дан шугамаар татж байгаа тохиол нэгсэндээ илүү хүч зарцуулаад тэр маань энэ олс дасрах янз бүрийн эрсдэлд нөлөөлнө гэсэн үг. За одоо юу гэсэн ингээд юун дээр аваачаад үзье. За тэгээд машиныхаа урд дээр бас нэг шакл энэ чинь зүгцсэн байгаа тий. Ямар ч винчигээ гараад ирсэн. Буцаад энэ цэг дээрээс би татах гэдэг байгаа байхгүй. Энэ чинь шакл зүгцсэн байгаа. Энийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Сүүлийн үед бол ингээд туслан чангалах хэрэгтэй гэж бас яриад байгаа. Ерөнхийдөө туслан чангалцахаар таталтын үед бас энэ маань бүрт чангараад авахд хэцүү болчихдог. Тэгэхээр бүрт тулахгүйгээр баг зэрэг жоохон сурлаад өгвөл бас зүгээр. За тэгээд түрүүний ярьснараа винчнийхэн дигийг доороос нь дээш нь харуулж өгүүлнэ гэсэн үг. За би винч нейтралцсан бол тэр буцаагаад за төгцсөн. За дигийг өгүүлсэн. Одоо ингээд юугаа татаж үзэн гэсэн үг. За жоохон татъя. За баяжаарай. Одоо энэ үедээ нэгсэндээ миний бусад цэгүүд дээр янз бүрийн юм үүссэн байна уугүй юу? Энэ роликэн дээр зүгээр гүйж гинөө. Ямаа сайн харах хэрэгтэй. Нэгэнтээ хоёр олсны хоёр шугам татчих байгаа юм чи. Ингээд хүндрүүлэгчээ хоёрыг ашиглах их зүгээр. За энийг нь эдэлтэн тавиад энэ ос маань ингэж татагдана гэсэн үг шүү дээ. Ийшээ гүйж байгаа учраас энэ тавьсан цэгээсээ бас гүйх магадaltaй. Ингээд нөгөөтгийг нь энэ дээр тавьчих.
За тэгээ бүх цэгүүдээ ингээд шалгацсан. Энэ хоорн одоо энэ хэсэг дээр нэгсэндээ хамгийн аюулын хэсэг маань энд байгаа шүү дээ. Тэгэхээр аль болох эндээс хол байх хэрэгтэй. За тэгээд нөгөө машинтайгаа ярилцаад яана гэсэн үг. Энэ тохиол бидний яг энэ хийж байгаа тохиол жоохон боломжгүй нэгсэндээ ийшээ дахиад яг чигээрээ татах хэрэгтэй байтал чигээрээ татах боломж байхгүй учраас жоохон хажуултаж татчихна. Их хол өнцгөр бас хажуултаад хэрэггүй. Энэ бол харьцангуй боломжийн өнцөг байна. Тэгэхээр ингээд үзье. Тэгээд наашаа жоохон ингэж явна те. Жоохон яг мод руугаа чиглээд машинаа татвал зүгээр. За. Одоо хаац гიშгэх нэг шаардлагагүй. Өөр нь. Зүгээр дээдээр нь хийгээл явчих. Тэгээд винчээрээ татна шүү. Чамд винчний өдөрлөг байгаа шүү дээ. За. За татъя. Жоохон өрүүлээ наашна. Өрөөл дарахгүй. Тийм үү. За жоохон уршин жоохон тэгвэл зөөлхөн хаазаар. За жоохон. За болсон. Болсон. Бэжээрэй. За одоо дахиад винч татараа. Одоо нэгсэндээ винч маань ингээд суларчгаар бас жоохон аюултай. За одоо зүгээр дээдээгээ тэгээд наашин дараа шүү. Наашин дараараа. За ингээ энэ явцад нөгөө винчний маань замд ямар нэг юм байхгүй. Бусад юмнууд маань бас хоорондоо янз бүрийн асуудал үүсээг үзтэй гэдгийг бас сайн харж хянах хэрэгтэй. Винч маань мэдээж хэрэг 2 дахин утас маань 2 дахиж явж байгаа учраас ажиллагаа нь илүү 2 дахин удаашигдсан байгаа гэсэн. Тэгэхээр бас тэрийгэ бодож бас яг юмдаас төвчээ зам тий. Энд нэг яарах юм байхгүй. За яжаарай. За энэ винчний маань хүндрүүлэгч маань бас заримдаа яг тийшээгээ явж орчоод асуудал үүсэх тохиолдол байдаг. За дахиад явъя. За. Жоохон хаазалч. Одоо хаазч болж байна уу? За нэг мөсөн ингээ хуурай газарт нь гаргач. За олсоо. За винчээс суултаа. Винчээс сууллаа. Суултаа. Тэ өдөрлөө аваад бохт. За. За ингээд дабл лайн винч пулээр ингээд ямарсан гаргаад ирлээ. Нэгсэндээ саяных бол хурдны хувьд бол маш удаашиж байгаа. Ягаад гэвэл энэ чинь өөрийнх нь өөр дээр нь эргүүлж явучраас винчний үндсэн хурдыг нь 2 дахин удаашруулсан гэсэн. Гэхдээ хүчийг нь 2 дахин нэмэгдүүлээд дээрээс нь аюулгүй байдлыг нь 2 дахин багасгасаа гэсэн санаатай. За ерөнхийдөө машин маань гараад ирсэн. Тэгээ юмнуудаа салгаад өөрчлөлөө тэ. Винчнийх нь осоо бас буцааж хураагтаа санхах хэрэгтэй юм. Нөгөө винчний ч ос яг ингээд дамар дээр яг ингэж жигтгэн ингэж хураагч нүггүй гэдгийг сайн харах хэрэгтэй. Тэгэхгүй зөвхөн нэг талдаа ороогоод нөгөө анзаарахгүй байжгаад нэг талдаа ороогоод тэр маань дамартаа тулаад тэгээд тэр нь дамраа бүр ингэ зад буудах эрсдэл бас байдаг. Тэгсэн тохиолдол байдаг. Тэгэхээр тэрийг бас анзаарч хараад яг энэ маань жигтгэн хураагч нүггүй юу гэдгийг сайн харах хэрэгтэй. Тэр бас жоохон өөр бас жоохон чангааж өгч байгаа замын чиглүүлээд өгчнөө гэсэн санаа. За хураа. За дуусна. За. Бэтэр. Авсан уу, зурсан уу? За дахиад явуул да. Зурсан. За дахиад хураарай. За. За ингээд манай машин маань өөрөө аваад гараад ирлээ.
Ерөөдөө бол хүчээс суулгацсан чинь хөрх юм гомдчихгүй яа. За ямар ч зэн ингээ бит хоёр жоохон шавартаа зугаалга хийж байгаа буугаад ирлээ. Тэгээд өнөөдрийн дугаарыг бэлтгэхэд гүнд усцаа үзүүлж өөрийнхөө машиныг залин барин байж шаварт өөрийгөө суулгаж тусалсан тооны доо баярлаа гэдэг байна. За манай найз тооны бас яг шинэ Forerunner-тай болсон. Тэгээд чиний бас Forerunner-ыг бас танилцуулъя тий. Тэгээ. Миний Forerunner ч одоо 2020 оны TRD Offroad загварын Forerunner байгаа. За тэгтээ энэ дотроо бас премиум загвар гэж орж ирдэг. Дээрээ sunroofтэй байгаа. Манайхаас ялгаатай. Тэгээд сая нааша гарч ирдгийн бас нэг гол зорилго нь юу байсан бэ гэхээр би саяхан аялагч 4x4 дээр winch тавиулсан. За тэгээд C4 урд GoPro болон winch тавиулаад за тухайн winch-ийг бас хэдийгээр хүмүүс маш сайн мэддэг юм шиг болж ирснээр бас зайлшгүй мэдэх шаардлагатай, аюулгүй байдлаа хангах шаардлагатай тийм зүйлүүд их байдгаа. Тэрийг нэг бүрчлэн мэдэх хэрэгтэй гэсний үндсэн дээр уугнаа найзтайгаа хамт сая өнөөдрийг ингээд зорин байж ирлээ. Тэгээ winch ашиглаж үзье гэж бас бодлоо. Ингээд зөв зохистой ашиглаа явахад бол хаа нэгтээ одоо ингээд явахад одоо айх аюулгүй бас те ямарваа нэгэн саар бэрхшээл гарахад winch байгаа гэдэг тэр зориг нь өөрөө тэрийг ашиглаж чадна гэдэг тэр зориг нь өөрөө байгаа тэр нөхцөл байдал нь бол мэдээж одоо бид нар шиг одоо ингээд оффроуд хийж аялдаг хүмүүст бол маш нэмэр болдог байх гэж бодож байна. Тий. За тэгээд чи тэгтээ нэг гой бас юм мартаад байна шүү дээ. Машинаа яаж өндөрлцсөн байж тээ. Тэгсэн. Машиныг өндөрлөхөд би урдныхаа туршлагыг ашигласан л да. Ялангуяа одоо энэ нөгөө машиныг өөрөөр нь өндөрлөнө гэж ярьдаг тийм амаржийн бүршээр нь өндөрлөнө гэж ярьдаг. Тэгээ зах зээл дээр маш олон одоо энэ амаржийн бүршүүд худалдаанд борлуулагдж байдгийн дундаас урд нь өөрийнхөө ашиглаж байсан тэр туршлага буюу Hilux ундаг байсан. Тэгээ Hilux дээр би ARB тавьж анх туршиж үзэхдээ бол маш их сэтгэл хангалуун тухайн одоо ARB-гийн одоо чанар чансаа тий туулах чадвар дээрээс нь одоо нухчаануудыг гаргаж ирж байгаа. Намайг бол ARB бол 2 удаа маш аюултай нөхцөл байдлаас бол аварч гарч ирсэн тийм тохиолдлууд байдаг. Тийм учраас би итгэж найдаж тухайн ARB-г дахин сонголтыг хийсэн. Forerunner машин бол түрүүн өмнө би бас өөрийнхөө дугааруудаа хэлчихсэн. Би өөрөө ч гэсэн суулгаа явж ирсэн ч гэсэн машин суухгүй түрүүн ч бас суулгах гэж нэлээд боллоо тий. Тэглээ. Тэгээ ер нь бол гоё түвшигтэй машин байдаг. Тэгээд өнөөдрийн видеоны демонстрашн хийх зорилгоор угаасаа яг саяны туршлагуудыг хийх зорилготойгоор машинуудаа суулгаад та бүхэнд бас нэг тодорхой хэмжээнд нэг хэрэгтэй мэдээлэл болох болов мэдлэг өгөх болов гэдэг үүднээс суулгаж үзүүллээ. Тэгээд яг энэ төрлийн мэдээлэлтэй мэдлэг олгох иймэрхүү дугааруудыг бас цаашид бас хийдэд бэлтгэе гэдэг төлөвлөгөө байгаа. За өнөөдрийн хувьд бол яг өөрийгөө гаргаж авахын тулд юу хийх шаардлагатай байдаг вэ гэдэг юмнуудыг харуулах зорилгоор ямарчсан Max Trax те шаврын давцанг ашиглаж үзүүллээ. За нөгөөх нь бас winch ашиглаж үзүүллээ. Тэгэхээр цаашид бас ерөнхийдөө бит хоёрын хувьд бол бас хэд хэдэн аяллууд бас хамт хийхээр төлөвлөж байгаа. Тэгээд тэр явцдаа ч юм уу эсвэл бас иймэрхүү нэг хагас үцээний дайруулж гаргаж чагаад дараагийн дугаартай магадгүй яг машинагаа татхад бас юу анхаарах ямар аюулгүй байдлыг нийт тэргүүн тавих хэрэгтэй юм те. Бид нар ч нөгөө машин татна гэхээр хаамаагүй бүх бололцоотой бүх юм хаамаагүй гаргаж ирээд татчих гад байдаг. Тэрний чинь цаана бас янз бүрийн эрсдлүүд үүсдэг учраас тэрнээс гарах эрсдлүүдээс сэргийлэх зүйлсүүдийн талаар ярьсан бас дугааруудыг бэлтгэх зорилготой байгаа. Тэглээ. Би ч гэсэндээ бас өнөөдөр нэлээдгүй хэдэн зүйлийг олж сурж авлаа. Тэрний дотроос бол түрүүн манай угнагийн хэлдэг winch-нээс гарч ирдэг дэгийг доош нь харуулж ирдэг. Тэрний жишээ нь зөвхөн тэр жижигхэн деталь байгаа шүү дээ тийм мэдээлэл тэр нь өөрөө ямар их болгоомж бас хүнд хүргэдэг вэ те тэр winch харавлаа гэхэд тэр хүндрүүлэгч нь доороо байснараа нэгсэндээ бас нэг аюулгүй байдлыг хангаж байгаа гэдгийг энэ мэдээлэл жишээ нь хүний одоо эд хөрөнгөөс ахуулаад амин настай холбоотой ийм олон зүйлүүд байдаг учраас жижиг гэлтгүй эдгээр зүйлүүдийг бас авч хэлцэж байгаарай гэж бас хэлмээр байна. За тэгээ тоонод маш их баярлалаа. Тэгээ та бүхэнд энэ дугаар маань тодорхой мэдлэг мэдээлэлтэй хүргэж өгсөн хэрэгтэй байсан бол лайк даар subscribe хийхээ битгий мартаарай. Дараагийн дугаартаа бас энэ төрлийн дугааруудыг ч бэлтгэн үзүүлнэ. За тэгээ мэдээж иргэн зумны аяллахын дугааруудыг бол олон тийшээ аялахаар төлөвлөсөн байгаа. Тэгээд манай хоёр ямарчсан хамтас хийдэд аялалд гарах бах. Тэгээ өнөөдөр аяллыг хийснээрээ бас машиндаа тулгардаг бас жижиг сажиг гэлтгүй асуудлуудыг олж илрүүллээ те. Уртын аялал, холын аялал хийгээд ингээ явхад машинд бас ямарваа нэгэн
асуудлууд тулгархад тэрийг ингээд зас залруулахад магадгүй бас хэцүү байдаг бол ингээд жижиг аяллуудыг бас хийгээд энэ машина бас нэг чадлын сориод те үзчдэг байгаа. Тэгээд бас мэдчдэг те ингээд засах хэрэгтэй юмуд байвал засчдаг. Тийм байх юм бол бас хэрэгтэй юм байна. Та бүхэн бас ингээд цаг зав гаргаад бас аялж байгаарай. За тэгээд дараагийн дугаар руу уулзлаа. Баярлалаа. За баярлалаа.